бодлого боловсролын төвшинний хүмүүст хандаж хэлэхэд одоо ард түмнийхээ дунд орооч гэж хэлээ. Нэгдүгээр, хоёрдугаарт бол хүүхдийн хувьд бол сургууль цэцэрлэг ерөөсөө олдохгүй. Сургууль цэцэрлэгт орлоо гэж өглөөнөөс ахгуулаад маргааш өглөө нь болтлоо чирлжээж цэцэрлэг яашлт бүртгүүлж байна. Манай аймгийн хувьд бол яашлт гэж байдаггүй. Нэг 10 цэцэрлэг ажилладаг. 10 цэцэрлэгт нь хүмүүс хүүхдээ бүртгүүлэх гэж нойр хоолой хасан байж бүртгүүлдэг. Зарим нь бол ерөөсөө цэцэрлэг огт байдаггүй. Цэцэрлэггүйгээр крем нөхцөлт хүмүүжээл тэгээд яаж байна. Сургуулийн хувьд бол өдөө сумын хүүхдүүдийг бол сургууль ерөөсөө ор авдаггүй. Сумаа шилжиж ирсэн. Тэгээд сургууль цуцаардах асуудал бол маш их байдаг. Залуучуудын хувьд ажил ерөөсөө байдаггүй. Ажил хийх учраас цаг зав ихтэй, архиталт маш их. Одоо бүр архиталтын залуучууд руу орчихсон болтон байна. Бидний одоо манай мөнгөөрийн гишүүд маань дандаа 40-с дээш насныхан байдаг. Эдний хувьд бол тийм 40-с дээш насныханд бол ажил олдохгүй. Ажил олдлоо гэж бодоход царай цусыг хараад сайхан үнийг муухай үнийг авахгүй гэдэг ингээд өлмөрийн ялгуулт гаргаад ажил хийдэг хүн ерөөсөө байхаа байсан. Эргээд энэ 40-с дээш насны бүхий л эмэгтэйчүүд тэр айл гэрийнхэн ачааллыг нуруунд дээрээ өгөөрэй. Тэгэл тэр айл гурилтай хонуулах гэж зүтгэн, хоолтой хуцтай байлгах гэж зүтгэн. Энэ бүхий л ачааг эмэгтэйчүүд нуруунд дээрээ өгөөрэй явж байна. Тэгээд бодлого боловсруулалтын төвшний хүмүүс бол тэр саал ордноос гараад ард түмэн дундаа ороод тэгээд ямар ч үсэн энэ хүмүүсийн амьдрал ахуйг эргэжнийг хараач гэж хэлмээр. Манай аймгийн хувьд манай аймгаас улсын хурлд сонгогдсон гишүүд маань ард түмэнтэйгээ хизээж ирж уулздаггүй. Уулздаггүй юм чинь бидний байгаа юмыг улсын хурлд очиж хэлж чадахгүй. Тэгэхээр зэрэг манай аймаг ерөөс өмнөсөндөө бодлого боловсруулалтын бол баг гоцрогдсон байгаа. Ерөөсөө тэр цаашаа очиж манай аймагт ямар дутуу байна, юунд дутуу байна гэдгийг бол тэр 76 гишүүн бол хинэн ч мэдэхгүй. Юу ч тэдний дотор манай аймгийнхныг ирээд үгийг сонсдог хүн байхгүй учраас цаашаа хэлдэг хүн бол баг байхгүй байна. Тэгээд энийг л ард түмэнтэйгээ уулзж байгаач л гэж хэлмээр.